Эрен сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хороо авилгын талаар мэдээлэх байгууллагатай хамтарч эдгээр баримтуудыг нэгтгэсэн байна. Харин нийтлэлийн санхүүжилтийг Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг Source-ийн сангаас санхүүжүүлсэн гэж RT агентлаг дамжууллаа. Панамын Mossack Fonseca компанийн баримтуудад Оросын ерөнхийлөгч Путиний найз нөхөд Хятадын дарга Си Цзиньпиний эргэн тойрныхон Исландын ерөнхий сайд зэрэг олон алдартай нэр дурдгдсан. Гэтэл Америкчуудаас санхүүгийн мэргэжилтэн Марина Олшевски гэдэг хүн л бичигдсэн байна. Ингэснээр Америкийн засгийн газар болоод Source-ийн сангийн санхүүжилттэй энэхүү мэдээлэл Орос болоод ерөнхийлөгч Путиныг онолсон байсан гэж Оросын мэдээллийг сурвалж мэдээлжээ. Учир нь эдийн засгийн ном бичдэг Марина Олшевски Панамын баримтад Америк нэгдсэн улсыг дангаараа төлөөлж байгаа нь гайхашрал төрүүлжээ. Source-ийн ойр тойрны байгууллагууд Оросд дургүй гэдгээ тунхагласан. Өнгөрсөн жил Оросын прокурорын ерөнхий газар Source-ийн нээлттэй нийгэм сан, нээлттэй нийгэм институтын тусламжийн санг Орос иргэдийг шийтгсэн тохиромжгүй бүлэглэлүүд хэмээн үтсэн юм. Прокурорууд дээрх байгууллагуудын тусламжийн санг Оросын үндсэн хуулийн хэв журам, үндэсний аюулгүй байдал чиглэсэн занл хийлэл байсан хэмээн үтсэн. Уг нь Америк нэгдсэн улсаас офшортой холбоотой нэг бус нэлээд хэдэн хүн байгаа гэдгийг албаны хүн таамаглажээ.